Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпиний Монгол улсад хийсэн айлчлалын хүрээнд бүгд найрамдах Хятад ард улсын өр Монголын өөртөө засах орны Хөх хотод Монгол Хятадын 2 дахь удаагийн Экспо 2017 оны 9-р сарын 25-наас 30-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус Экспо нь олон улсын өв соёл уламжлал, үүх ардын бүжгээс сурталчлан таниулах, үндэстэн ястны өв соёлтой харилцан танилцах зорилготой болж өнгөрсөн. Үндэсний урлагийн их театрын 150 гаруй уран бүтээлч тус Экспо үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцож үндэсний урлагийн гайхамшиг бие даасан тоглолтоо төлөвлөсөн юм. Тоглолтод 100-ны манлай бүжиг дэглээд сэвждийн нэрэмжит бүжгийн чуулга, ёслол, хүндэтгэлийн бүжиг, Монгол бүжгийн гайхамшиг, хонхот жичрэг, шилийн богдын салхи, салхид шувуун бүжгүүд Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээр удирдаач Буянбаатарын удирдлаганд оролцсон тоглосон. Экспоны үеэр зохион байгуулагдсан олон улсын бүжигчид, бүжиг дэглээчдийн уралдаанд үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид оролцож ганцаг дүүрэн их орондоо ирлээ. Тус театраас 30 бүжигч оролцсон бөгөөд сэвждийн нэрэмжит бүжгийн чуулган бүжигчид оролцож байгууллага хамт олноороо шилдгээр шалгарч 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай их орондоо ирлээ. Хамтлаг бүжгийн төрөлд оролцсон шилийн богдын салхи, хонхот жичрэг 2 үзүүлбэр алтан медаль авсан. Гоцлол бүжгийн төрөлд бүсгүй хүний заяа мөнгөн цом хүртлээ. Мөн хурмастын гуйлга, аяг эмэгтэйчүүд бүжгүүд хүрэл медаль хүртсэн байна.